Сайн байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ топикийн дэд чат буюу 5 6 дугаар түвшний холбоо өгүүдийг хамтдаа цээжилцгээе. За эдгээр өгүүдийг цээжилчих юм бол унших сонсохын 30-аас 50 дахь тестийг ер нь бол сайн ойлгодог болно. За тэгээд дээрэс нь мэргэжлийн орчуулга хийхэд эдгээр өгүүд маш их тавтагддаг. Бас зохиомжлог дээд чатны зохиомжлог дээр одоо энэ дээд чатны холбоо өгүүдээ ашиглаж бичих юм бол оноосоо авна гэсэн үг. За эхний үг нь 추송 가정. 추손 가정. өвөө эмийн ач зээгээ хардаг гэр бүл. 추손 가정. 결손 가정. 결손 가정. эцэг эхийн хин нэг нь асуурсан юм уу? Эсвэл салсан гэр бүлийн одоо хөр хүүхэд нь хүмүүжлийн тоглолд орсон гэр бүл. 한 부모 가정. 한 부모 가정. эцэг эхийн салсан эсвэл насварсан ганцаараа үр хүүхдээ өсгөж байгаа гэр бүл. 한 부모 가정. 대대손손. 대대손손. үеэс үед уламжлах, үргэлжлэх, олон үед дамжих. 맞벌이 부부가 깁징하다. 맞벌이 부부가 깁징하다. хамтдаа мөнгө олж ажил хийдэг эхнэр нөхрүүд огцом нэмэгдэх. 깁징하다 гэвэл огцом нэмэгдэх. 징가하다 гэвэл зүгээр өсөх гэсэн үг тийм ээ. За 대를 잇다. 대를 잇다. 대 гэдэг нь үе гэсэн үг. Тэгээ 잇다 гэвэл үргэлжлэх. үеэс үед уламжлагдах, өвлөгдөх, үргэлжлэх гэсэн утгаар орж ирнэ. 뒤를 잇다. 뒤를 잇다. 뒤 гэдэг нь ар гэсэн үг. 잇다 гэвэл үргэлжлэх. Тэгэхээр араас нь үргэлжлэх буюу энийг график дээр маш их ашигладаг шүү. 뒤를 잇다. 탈랑한 가정. 탈랑한 가정. эвтэй найртай гэр бүл. 이야기꽃을 피우다. 이야기꽃을 피우다. буу халах. Одоо нэгээр нь орчуулах юм бол 이야기 яриа, 꽃 цэцэг, 피우다 тарих, ургуулах, тийм ээ. Тэгэнгүүт 이야기꽃을 피우다 гэх юм бол хэл зүгээрээ буу халах. 수다를 떨다. 수다를 떨다. 찰чих гэсэн үг. 찰чих. 수다를 떨다. 바가지를 긁다. 바가지를 긁다. энэ болохоор өглөх, янших гэсэн үг. 바가지를 쓰다. 바가지를 쓰다. энэ болохоор одоо илүү мөнгө авах. Одоо ингээд юм ямар нэг юмыг илүү ингээ үн одоо хэвийн үннээс нь илүү их мөнгө одоо нэмж авахыг хэлнэ. 바가지를 쓰다. 개가 쏟아지다. 개가 쏟아지다. 개가 쏟아지다. Энэ болохоор боломжийн амьдралтай под хийсэн гэсэн утгатай. 효도 여행. 효도 여행. ач хариулах аялал. За ер нь бол дээд чатн дээр бас маш их ханзны үг гардаг шүү. Жишээлх юм бол хүү гэдэг нь ингээд ачлал гэдэг утгатай. Жишээлх юм бол хүүшим гэвэл ачлалт сэтгэл, хүүжа гэвэл ачлалт, хүүнё гэвэл ачлалт охин гэх мэтлэн. Тэгэхээр 효도 여행 гэхээр ач хариулаад аав ээжигээ аяллаар явуулахыг хэлнэ. За 내조, 외조. 내조하다 гэдэг үглэг болгож болно. Энэ болохоор эхнэрийн тусламж. Эхнэр ингээд ар гэрээтэй маш их тусламж үзүүлэх. За 외조하다 болохоор нөхрийн тусламж сайтай мэтэй гэсэн үг. Нөхөр нь маш сайн тусалдаг. 외조. нэ гэдэг нь дотор гэсэн утгатай, вэ гэдэг нь гадаа гэсэн утгатай. За ер нь бол ингээд жуу орцсон байвал туслах буюу туваажуудаа илэрхийлж байгаа шүү. Тувдааг илэрхийлж байгаа гэсэн үг. Одоо жишээ нь 원주 гэдэг үг байдаг. Энийг бас дээдчтэн дээр заавал мэдчих хэрэгтэй. Тусламж. Өсөлтгөө тусламж дээр аягүй хэрэгэлдэг. 내주 эхнэрийн тусламж. 외주 нөхрийн тусламж. 원주 тусламж. 안존에 없다. 안존에 없다. тоохгүй хайхрахгүй байх. 안존에 없다. тоохгүй хайхрахгүй байх. 친정댁. 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 Alors энэ болохоор нөхрийн эхнэрийн төрсөн гэр. Тэг гэдэг чинь гэр гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эхнэрийнх нь одоо аав ээжийнх нь гэр. 친정댁. 친정부모. эхнэрийн аав ээж. 자, 출산 장려 정책. 출산 장려 정책. төрөлтийг дэмжих бодлого.
За одоо жишээ нь чүлсэн гэж төрөх хувь гэдэг тийм ээ. Энэ дээр бас чүлсэн гэд битвэгээр бичих юм бол энэ хүүхэд төрөх гэсэн үг шүү. А чүлсэн хада гэвэл их нь одоо ээж нь амарж их буюу төрөх гэсэн үг. 출산, 장려, 정책. 격려한 말. Энэ болохоор урамшуулж дэмжиж өгж байгаа үг. За яаж бичих байгааг нь цэг бичиг бичихдээ алдахгүй бичих хэрэгтэй шүү, сайн хараарай. 격려한 말. урамшуулж өгж байгаа үг. 물질적인 욕구에 집착하다. За, эд материалын шаардлаганд хит их автах, хит улайрах, 집착하다 гэхээр одоо эд материалын шаардлага гэсэн үг. Эдийн гэсэн үг шүү. 울음을 터뜨리다. 울음 гэхээр уйлан гэсэн үг. Одоо үлдаа гэдэг үйл өгнөөс үүсэж ийн гэсэн үг. 울음을 터뜨리다. уйлан болох. Одоо хүүхэд ингэж чарлах ч юм уу тиймэрхүү утгаар орж ирж байна. 가치관이 붕괴되다. Үн цэний ойлголт үзэл бодлыг эвдэх, сүйтгэх, үн цэнийг үгүй хийх. 가치관, үн цэний тухай ойлголт. 가정 불화가 심해지다. За, 가정 гэхээр гэр бүл гэсэн үг тийм ээ. 불화 гэвэл ийм зөрчилдөөн, маргалдаан, тиймэрхүү зүйлүүд ноцтой болох гэсэн үг. 가정 불화가 심해지다. ноцтой болох. 출산을 기피하다. 기피하다 гэдэг нь 피하다 гэсэн үг. Тэгэхээр ингээд үг нь олон давтагдах тусмаа тестийг сайн ойлгох болчтой шүү. За, 피하다 зайлсхийх тэгвэл 기피하다 гэвэл бас зайлсхийх гэсэн үг. Тэгэхээр төрөлтөөс зайлсхийх. төрөх дургүй байх гэх юм уу? 출산을 기피하다. 자리를 마련하다. За, 자리 гэдэг чинь суудал гэсэн үг, байр суурь гэсэн үг. За, ямар нэгэн арга хэмжээ тэмцээнээрээс орж ирж болдог. Тэгэхээр тийм арга хэмжээг бэлдэх. бэлтгэх гэсэн утгаар орж ирж байна. За, дараах нь 침묵을 다지다. найрамдал, нөхөрлөл, эвсэг байх, одоо эвтэй найртай байх. 침묵을 다지다. 고부 갈등이 생기다. хадам ээж бэр хоорондын зөрчил үүсэх. 갈등 гэхээр зөрчил. 고부 갈등이 생기다. хадам ээж бэр хооронд зөрчил үүсэх. За, тэгвэл эсрэгээр 장서 갈등 гэвэл хадам ээж хүргэн хоорондын зөрчил үүсэх. 외면받다. 외면 гэвэл гадуурхал гэсэн үг. Ер нь нүрээ буруулах. Вэ гэхээр ийм гадаа гэсэн утгатай шүү дээ. 면 гэдэг нь нүрийг илэрхийлнэ, нүр царайг илэрхийлнэ. Тэгэхээр 외면받다 гэвэл гадуурхагдах гэж орчуулдаг. 독거노인. ганцаараа амьдардаг хөгшин хүмүүс. Одоо ганц бие хөгшин хүмүүс. 독거노인. 호칭이 다양하다. За, 호칭 гэдэг нь дуудах нэрийг хэлж байгаа юм. Одоо жишээ нэг бэрээ ингэж дуудана, нөхрөө ингэж дуудана гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 호칭하다 гэвэл ер нь дуудах гэсэн утгатай. Өөр чин 개칭하다 гэд бичих юм бол шинээр нэрлэх гэсэн утгатай. Бас 명칭하다. 명 гэд хоолой энтэй бичих юм бол 명칭하다 гэвэл нэрийдэх гэсэн утгатай. Тэгэхээр 호칭하다 ерөнхийдөө тэр нөгөө гэр бүлийн нэршил дуудах нэрүүдийг хэлж байгаа. 호칭이 다양하다 гэх юм бол дуудах нэр нь олон янз. 비행기가 결함되다. 엉거ц 사თხ. 결함되다. 사თხ. 출산율이 떨어지다. төрөлтийн хувь буурах, унах. За, иймэрхүү үгдийг зохиомжлог дээр сайн ашиглаарай. 강풍이 심하다. хүчтэй салхи,
их салхи ихтэй байх. Салхи хүчтэй салхилах. Кан пүн гэхээр хүчтэй салхи. 핵 가족화가 깊숙이 이루어지다. 핵 가족화가 깊숙이 이루어지다. Цөм гэр бүлжилт маш хурдтай бий болох. За цөм гэр бүлжилт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр аав ээж хүүхэд тэгээд тэр одоо 3 хүн л ингээд нэг гэрт амьдрахыг хэлж байна. Дээр үедээ болохоор тэг хажуугхаа буюу одоо өнөр эртхэн гэр бүлийн тогтолцоотой байсан. За тэгэхээр 핵 가족 гэвэл цөм гэр бүл. 핵 가족화 гэх юм бол цөм гэр бүлжилт. 깊숙이 이루어지다 гэвэл хурдцтай бий болох. За дараагийн үг нь 연관을 얻다. 연관 гэдэг нь нэр төрийн хэрэг дээр их хэлдэг тий. 연관입니다 гэж хэлдэг. нэр төрийн хэрэг. Тэгэхээр 연관을 얻다 гэвэл нэр хүндийг олж авах. нэр төрийг олж авах. 이렇게 만나게 돼서 영광입니다 гэж хэлж болно. ингэж уулзсандаа тантай уулзсан минь нэр тэр хэрэг гэсэн утгаар. 성인이 되다. 성인이 되다. насанд хүрсэн хүн болох. насанд хүрсэн хүн болох. 성인. 경기 침체. 경기 гэдэг нь олон утгатай. жишээлх юм бол нэгдүгээр тэмцээнээр орчуулж болно. Хоёрдугаар 경기도 гэдэг одоо 경기 аймаг мужаар орчуулж болно. Гуравдугаар эдийн засгаар орчуулж болно. За энэ дээр бол 경기 침체 гэвэл эдийн засгийн зогсон байдал гэж орчуулна. 경기 침체. эдийн засгийн зогсон байдал. 결혼 연령이 늦어지다. 결혼 연령이 늦어지다. 호르미 나스 어렸다. одоо энэ доотлолт нь байгаа ман хүн гэсэн үг байхгүй. За тэгэхээр 결혼 연령이 늦어지다. гэх юм бол хурим хийх нас нь оройтох 40 гараад ирэх гэсэн үг. хурим хийхгүй явсараад. За 만혼화가 심각되다. 만혼화가 심각되다. 만혼 гэдэг нь оройтож гэрлэхийг хэлнэ. 40 гараад гэрлэхийг хэлнэ. Тэгэхээр оройтож гэрлэх явдал ноцтой болох. ихсэх. 심각되다. 자, 근본적으로 변화되다. 근본적으로 변화되다. 근본적 гэдэг нь болохоор үндсээрээ өөрчлөгдөх гэж орчуулна. 근본적으로 변화되다. 혈연을 중시하다. 혈연을 중시하다. 혈연 гэхээр цусан холбоо. Одоо 인연 гэвэл учрал мөчрөл болчдөг ш тэ. Тэгэхээр 혈연을 중시하다 гэвэл цусан холбоог чухалчлах. 입양 개념을 확산시키다. 입양 개념을 확산시키다. 입양 үрчлэх, хүүхэд үрчлүүлэх. За 개념 гэвэл ойлголт, 확산시키다 гэхээр нэмэгдүүлэх. Тэгэхээр хүүхэд үрчлэхтэй холбоотой ойлголтыг нэмэгдүүлэх. 입양을 적극 권하다. 입양을 적극 권하다. хүүхэд үрчилж авахыг идэвхтэй санал болгох гэсэн үг. 모계사위. Ингэм бол эцгийн эрхт ёс гэдэг шиг нөгөө эцгийн биш эхийн шүү. Муу орохоор ээжтэй холбоотой байдаг шүү. Жишээлбэл юм бол муугуг гэвэл эх орон байдаг тийм ээ. Тэгэхээр 모계사위 гэх юм бол эхийн эрхт ёстой нийгэм гэсэн утгаар авна. Эсвэргээрээ одоо эцгийн эрхт ёстой гэвэл пү буюу одоо бүмүнийм гэдэг үгийг хоёр салгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр 모계 гэх юм бол эхийн эрхт ёстой. 푸기에 гэх юм бол 푸기에 гэх юм бол эцгийн эрхт ёстой нийгэм. 동등하게 대하다. 동등하게 대하다. эрхт ихш харьцах. 대하다 харьцах. 동등하다 гэвэл яг нэг ижил тэгш. 정확한 통계 자료. 정확한 통계 자료. тодорхой статистикийн материал баримт. материал. 며느리 사이. 며느리 bir 사이 гэхээр харилцаа. 빈도가 높다. 다툼 준들. 빈도가 높다. 사회적인 논의. За 사회적 гэд биччих юм бол нийгмийн гэж орчуулдаг нь. За нүний гэдэг нь хилцээр зөвшөлдсөн хилцүүлэг гэсэн үг. Тэгэхээр нийгмийн хилцээр. 애로사항. бэрхшээлтэй зүйлс. 사항 гэвэл зүйл гэсэн үг тийм ээ.
Одоо чинь 유의사항 гэж орж ирдэг. 문제를 야기하다. 문제를 야기하다. асуудлыг дагуулах, авчрах, үүсгэх. 소외된 사회 구성원. 소외된 사회 구성원. гадуурхагдсан нийгмийн нэг бүлэг хүн гэсэн үг. 구성원 гэвэл гишүүн гэсэн үг шүү. нийгмийн нэг гишүүн. Бид нар 우리는 사회 구성원을 이루어서 гэдэг яриад байдаг тийм. Бид нар нийгмийн нэг гишүүнийхээ хувьд гэсэн утгатай. 소외되다. гадуурхагдах. 유일한 빗줄. 유일한 빗줄. цорын ганц одоо цусан холбоотой юу гэдэг лээ? цусан төрөл. 건조한 몸. 건조한 몸. 건조한 몸. 건조한 몸. 이룰 지릭 비. 자, 활동 хичээлийн холбоог руу гарыг. 장기 이식. 장기 이식. эргэтэн шилжүүлэн суулгах. 장기 이식. 인공위성. 인공위성. 힘을 дагуул. 인공위성. Одоо чинь 인공 гэдээ ороод ирэх юм бол 힘을. 인군 호흡 гэх юм бол 힘을 амьсгаа. 대처할 수 없는 것. 대체할 수 없는 것. 대체할 수 없는 것. орлуулах боломжгүй зүйл. 불치변을 굳히다. 불치변을 굳히다. 불치변 гэхээр эдгэршгүй өвчин. тэрийг эдгэх гэсэн үг. эдгэршгүй өвчнийг эдгэх. 대량 살상. 대량 살상. За, 대량 гэдэг нь болохоор их хэмжээгээр одоо олноор нь гэсэн утгатай шүү дээ, тийм ээ. 대량 гэж байгаа. За, тэгээд 살상 гэхээр одоо устгах, алж, хорох, хөнөх гэсэн үг байхгүй. Тэгэхээр олноор нь хоморголон устгах, хөнөх. амийн юу гэдэг. 한계를 극복하다. 한계를 극복하다. хязгаарыг даван туулах. 수혜 현상. 수혜 현상. гадуурхагдсан үзэгдэл. гадуурхагдсан байдал. сүн гинэнэл кичида. сүн гинэнэл кичида. Энэ болохоор арай амархуугаар 좋은 영향을 미치다. кичида. 미치다 гэж хэлсэн ч болно, кичида гэж хэлсэн ч болно. сайн нөлөө үзүүлэх. эерэг нөлөө үзүүлэх. 역 гинэнэл кичида. сөрөг нөлөө үзүүлэх. 역 гинэнэл кичи다. сөрөг нөлөө үзүүлэх. 가상형실. 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 За, энэ болохоор бодит байдал. үнэн бодит байдал гэж байна. 가상 гэхээр бас хийсвэрээр ч бас орж ирдэг. 위대한 발명가. 위대한 발명가. сут одоо бүтээл төрөвж байгаа хүн гэсэн үг. 위대한 왕 гэж хэлвэл сууд хаан. За, энэ 5-6 дугаар хичээлдээ 5-6 дугаар шатнэр маш их хэрэглэгддэг. 실업률을 낮추다. 실업률을 낮추다. 실업률 гэхээр ажилгүйдлийн хувь. 실업 гэвэл ажилгүйдэл. За, тэгэхээр 실업률을 낮추다 гэхээр ажилгүйдлийн хувийг бууруулах, багасгах. 세상을 뜨다. 세상을 뜨다. хорвоо ертөнцийг хорхих буюу одоо юу гэдэг лээ? насварах гэсэн үг. 세상을 뜨다. 뜨다 гэдэг маань одоо 눈을 뜨다 гэвэл нүдээ нээх. За, тэгээд орхиг одох. 해가 뜨다 гэвэл нар мандах гэдэг ингээ олон утгатай шүү. 세상을 뜨다. хорвоог орхих. 자유무역이 확대되다. 자유무역이 확대되다. чөлөөт гадаад худалдааны бизнес өргөжинд хэлэх. чөлөөт худалдаа өргөжинд хэлэх. 위협받는 상황. 위협받는 상황. За, 위협하다 гэвэл занал хийлт өртсөн маш тийм аюултай нөхцөл байдал гэсэн үг. сүрдүүлэгдсэн тийм нөхцөл байдалд орох. 일자리를 창출하다. 일자리를 창출하다. ажлын байрыг шинээр гаргаж ирэх. Энэ бол тэснэр маш их хэрэглэгддэг шүү. 일자리를 창출하다. ажлын байрыг шинээр гаргаж ирэх. 인간 수명을 연장하다. 인간 수명을 연장하다. хүндрэлтний насыг уртасгах. хүний насыг уртасгах. 연장하다 гэвэл сунгах. визэн дээр хэрэглэдэг шүү, тийм ээ. виза 연장하다. 혜택을 누리다. 혜택을 누리다. хөнгөлөлт идэх.
혜택을 누리다. 행복을 누리다 гэвэл аз жаргалыг эдлэх гэсэн үг. 혜택을 누리다 гэвэл хөнгөлөлт эдлэх. 첨단 과학 기술. сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны технологи. 혼란에 빠지다. 혼란 гэдэг нь замбраагүй байдал гэсэн үг. Тэн дээр 빠지다 авахаараа тэрэнд өртөх, автах. Замбраагүй байдалд орох. 혼란 гэж зэжлээ шүү. Одоо жишээ нь нөгөө нэг 교통 혼란, одоо зам тээврийн юм замбраагүй төвжирэл мөвжирэл дээр бас хэлж байна. Эмх замбраагүй байдал. 혼란. За яаж бичиж байгааг нь хараарай. 인간 복제. 복제 гэдэг нь хуулбарлах гэсэн үг. Хувилах гэсэн үг. Тэгэхээр хүн төрөлхтнийг хуулбарлах, хувилах. 마음이 허정하다. За хоо орсон бахаар юм нөгөө одоо монгол хэлтэй ер нь төстэй заяа хоосон мосон гэсэн утгатай байдаг байхгүй. Тэгэхээр 마음이 허정하다 гэвэл сэтгэл эзгүүрэх. Сэтгэл ингээд нэг хүндүрлэх, эзгүү оргих, хос оргих. Юу ч болсон юм шиг мэдрэгдэх ч юм уу. 마음이 허정하다. хос оргих гэж аваарай. 우주선 탑승. 우주선 гэхээр сансрын хөлөг онгоц, 탑승하다 гэх юм бол суух. хөлөг онгоцонд суух. сансрын хөлөг онгоцоор аялах. 첨단 기술. 최첨단 гэж бас бичдэг. хамгийн сүүлийн үеийн гэсэн утгатай. Тэгээд 첨단 기술 гэвэл зүгээр л сүүлийн үеийн технологи. 자, дараах нь 고정관념을 깨다. 고정 гэхээр яг тогтмол, хэвшмэл гэсэн утгатай. 관념 гэвэл ойлголт, 깨다 гэхээр сэрэх, хаглах. Тэгэхээр тогтсон ойлголтыг эвдэх гэж орчуулна. 고정관념을 깨다. 코아 신세가 되다. 코아 гэхээр өнчөөхөд, 신세 гэдэг нь тийм нөхцөл байдал, одоо нөхцөл төв ертөнц гэсэн утгаар орж ирж болно. Шинэ ертөнц. Тэгэхээр 코아 신세가 되다 гэх юм бол өнчөрч хоцрох. Ер нь бол өнчөн болох л гэсэн үг. За, 반발이 크다. 반발 гэдэг үг нь 반박하다 гэдэг үгтэй адилхан. Тэгэхээр ер нь бол бас ижил юуийн онуудыг маш сайн мэдчихэж дэжтэн тэнцэн шүү. 반발이 크다 гэхээр эсэргүүцэл их байх. Маш ихээр эсэргүүцэх. 반발이 크다. 반박하다 гэвэл эсэргүүцэх гэсэн үг. 반대하다 гэвэл бас эсэргүүцэх гэсэн үг. 진군 정수기가 탄생하다. За энэ нөгөө нэг одоо юу яадаг тоос орогч тийм ээ. Тэгэхдээ 진공 гэх юм бол вакуум гэсэн үг. 진공. Тэгээд вакуум тоос орогч бий болох, гарч ирэх. Анх шинээр үүсэх гэсэн үг байхгүй. 탄생하다 ер нь бол юун дээр шилж болно? Шинээр төрөх, бий болох. 진공 гэдэг нь вакуум. 정수기 гэхээр тоос орогч. 소음이 심하다. 소음 гэхээр дуу чимээ. 심하다 гэхээр ноцтой. дуу чимээ амар чанга. 부유류 동물. сүн тэжээлтэй амьтан. 부유류. анзаарах юм бол энэ 우유 гэдэг үгийн юу орсон байгаа. За сүн тэжээлтэй амьтан. 인공수정. хиймлэр үр тогтоох. 인공 гэдэг нь сая хиймэл дагуул дээр гарсан тий. Тэгмүүд 수정 гэдэг үг нь өөрөө засварлах гэсэн үг юм бол. Гэхдээ энэ хоёр нийлээд ер нь хиймлэр үр тогтоох гэсэн утгаар орж ирж байгаа. 단원서를 올리다. хүсэлт өгөх, хүсэлт гаргах. 물리학 석사 학위를 받다. 물리학 гэхээр физик, 석사 학위 гэвэл магистрийн зэрэгээ авах. Одоо бакалаврын зэрэгээ авах гэвэл 학사 학위를 받다. докторийн зэрэгээ авах гэвэл 박사 학위를 받다. 촉만 받는 과학자. 촉망 гэдэг нь одоо итгэл хүлээх үйс нэрт гарсан гэсэн утгатай. 촉만 받는 과학자. итгэл төрүүлэх үйс тийм шинжлэх ухаанч. эрдэмтэн. 과학계에 종사하다. шинжлэх ухааны салбарт ажиллах. 종사하다 гэвэл эрхлэх гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь 논업에 종사하다. 논업에 종사하는 사람들 гэж ярьдаг. Тэгэхээр тэр болохоор газар тариалан эрхэлж байгаа гэсэн үг. 노벨상을
수여하다. 노벨린 샤닌을 хүртэх. 수여하다 гардуулах. 고통을 받다. 고통을 받다. зовлонд өртөх. зовх. 고통스럽다 гэдэг шүү дээ. зовлонтой. 가난한 동포. 가난하다 гэдэг чинь ядуу гэсэн үг. Тэгэхээр 가난한 동포 гэхээр 동포 гэдэг нь нэг одоо үндэстэн буюу одоо би ингээд Солонгос амьдарч аваад Монгол нэг нутагтан гэсэн үг. Ижил ахын дүүс гэдэг. Гэхдээ ахын дүүс гэхээр цусан төрлийн ахын дүүс биш. Тэр нөгөө нэг улсын хүмүүс гэсэн үг байхгүй. 가난한 동포. ядуу нэг үндэстэн. 디커권을 내다. 디커. 이거 тусгай зөвшөөрлөөр хэлдэг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг олгох. 디커권을 내다. 발생률 현격히 낮아지다. 발생하다 гэдэг үгнээс үүсэж байгаа шүү. 현격히 гэхвэл дайвар үг. Энэ нь болохоор эрсдэс гэсэн утгаар орж ирнэ. За үүсэх хувь одоо 발생률 гэдэг чинь өвчин дээр бас эхэлдэг шүү. үүсэх хувь нь эрс буурах. 낮아지다 гэвэл одоо багасах гэдгээр аавна. үүсэх хувь нь эрс буурах. 과학 유산. шинжлэх ухааны одоо өв хөрөнгө. Гэхдээ 유산 гэдэг нь хоёр утгатай. Өв хөрөнгө гэсэн утгатай бас нөгөө хүүхэд золбох байдаг шүү дээ. Тэрийг бас 유산 гэдэг. Тэгэхээр энэ дэр болохоор шинжлэх ухааны өв хөрөнгөөр л авах юм дээ. химикада. Хим гэдэг нь алт гэсэн үг. Дээрээс нь бас одоо нөгөө ан цав үүсэх. Жишээ нь ингээд шил ингээ хагараад цуурсан байдаг шүү дээ. Тэрийг химикада буюу ан цав үүсэх. 폐질환 발생률. 폐 гэдэг нь уушиг гэсэн үг. За дээрээс нь бас төвөг удах дээр 폐를 кичида гэдэг байхгүй юу. Тэгэхээр та хэд мань 5 6 дугаар төвшин тэнцэгчл байгаа бол ямар нэгэн үгийг хоёр янзаар хоёр утгаар мэдж явах хэрэгтэй шүү заяа. Тэгэхээр уушигны өвчний үүсэх хувь. 폐질환 발생률. 치고기를 만들다. За 치고기 гэдэг нь болохоор нөгөө нэг юм борог хэмждэг багж хурд тунцыг хэмждэг багжийг хэлж байгаа. Ер нь өв орцсон байвал одоо хурд тунцтай холбоотой. Жишээлбэл кануриан гэвэл хурд тунцны хэмжээ, үүсэн гэвэл зонтог гэл нэг бороотой холбоотой байхгүй. 치고기 гэдэг нь бороо хурд тунцыг хэмждэг багжийг бүтээх. 커다란 문제. асар том асуудал, маш том асуудал. 커다란 문제. 힘집이 생기다. 오시우, 샤르 우스. 힘집. 되게 생기다 гэхээр үүсэх. 태양열 조리기. нарны одоо юугаар халаадаг хоол бэлтгэдэг сав гэх юм. Хоол бэлтгэдэг зуух муух гэсэн үг. Ер нь чури хада гэдэг нь ер нь хоол бэлтгэх дээр хэлнэ. 태양 гэдэг нь нараар халдаг хоол хийдэг зүйл гэсэн үг те. 시간을 절약하다. 자기 хэмнэх. 뗄감을 구하다. 뗄감 гэхээр түлш мүш гэсэн үг. мод түлш. 뗄감을 구하다 гэвэл түлш олох, мод олох. 동력 비행. За 동력 гэдэг нь болохоор одоо хөдөлгөх хүч гэсэн үг. Эрчим хүч, цахилгаан эрчим хүчээр авч болно. хөдөлгөх эрчим хүч цахилгаанаар нисэх. 비행 гэхээр чинь нисэх. 비행 하다 гэвэл нисэх гэсэн үг болчихно. 비행기 гэвэл нисэх онгоц гэсэн үг болчихно, тийм ээ. За эдгээр үгүүдийг дор хаяж 10 удаа сонсоод зэрлээрээ. Тэгэхгүй бол дорхноо мартчихдээ шүү. Яг л амьдрал яг ингэ шинжлэх ухаан мэрэгжлийн үг хэллэг маш их орсон учраас. Тэгэхээр хамгийн багадаа 10 удаа сонсоорой. За тэгээд орчуулган дээр ашиглаарай. Дээлц чатны зохиомжлог дээр бас маш их ашиглаарай. За тэгээд эдгээр үгүүд нь одоо номон дээр ингээ орчуулган дээр маш их гарч байгаа учраас эхлээд цээжилчээ дараа нь орчуулга хийх юм бол арай амархан санагдаж шүү. За баярлалаа. 수고하셨어요.